Хот өндөр сууг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг Амар ах бит хоёр хамтран өргөнө. Нэвтрүүлгийг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон стандартыг эрхэмлэн ураатай Стандарт Catering компани Good Day Soju эвэнтэтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Хот өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 стэлгөөний Хот өндөр радиогоор хүрч байна. За өдрийн давраахаа. Өдрийн мэндэ. За манай ганууш маань хөдөө орон нутагт биш юм а. Гадаад улсад томилттой байж байгаа учраас өнөөдрийн дугаарыг бит хоёр хүргэх гэж байгаа. За дэлхийд алдар нэрээ дурсгасан төрсөн ах トゥ болон тамирчид байдаг. За тэдгээрээс бүхий төрлүүдийн тамирчид гэвэл Оросын алдарт ах トゥ болох Белоглазовууд, за мөн Ираны алдарт ах トゥ Хадимууд, за мөн бидний одоо өнөө цагт маш сайн мэдж байгаа Японы алдарт жуудочд байгаа тийм Абе Хифуми, Абе Утанер. За 2024 онд дүүн хожигдчихдаг шүү дээ. Тэ уйлаад бүр 40% болтгоо юу. Чи бас том драма болсон шүү дээ. Тий. Тэр чинь тэр юунаасаа гарч чадахгүй саргаад бүр медалаас ч мултарчж байгаа тий. За харин Оросын хоёр ах トゥ хоёр чинь ихрүүд баг тий. Сергей, Анатолий гээд. За Сергей нь бол Олимпийн хошоо авраг юм байна. За дэлхийн 6 удаагийн авраг гэнэ. Үгүй ч тасарсан юм байна. За нөгөө ихэр нь Анатолий нь болохоор Олимпийн авраг, за мөн дэлхийн 3 удаагийн авраг тамирчид юм байна. За жудогийн ах トゥ болох Японы хоёр бол 2020 оны Токиогийн Олимпиад хоёулаа алтан медаль хүртсэн. За нөө Белоглазовууд болохоор 1980 оны Москвагийн Олимпиад мөн л хоёулаа алтан медаль хүртэж үнэхээр гайхамшигтай түүхийг бүтээж байж. За харин эдгээр тамирчидтай энэ тэнцүү Монголын тамирчид ч бас бий. Тэд бол 1976 оны Монреалийн Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошоо авраг, зэвгийн ойдов, за мөн түүний төрсөн дүү дэлхийн амрагын мөнгөн медальт Монгол улсын зан зэвгийн дөвчин нар юм. За харин хоёлаа өнөөдрийнхээ дугаараар томогт тамирчин зэвгийн ойдов угаан талаар ярих болно. За түүний бага нас нь 1949 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өвөр хангай аймгийн Хар хорин суманд мэдлсэн юм байна. За бага нас нь ч байх үү. За энэ ойдов гэж бүх маань энд мэдлсэн байх нь. За ахын дээр санийхыг тэмдэглэж Чамд тий. Тий. За зэвгийн ойдов нь 1949 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Өвөр хангай аймгийн Хар хорин суманд мэдлсэн юм байна. Түүний бага нас нь байгалийн сайхан бүрдсэн түүхт Хар хорин сумын нутагт малчин ахын дунд өнгөрсөн. Нүүдэлтийн соёл, малчин хүний өдөр тутмын хүнд хүчээр хөдөлмөр нь ирээдүйн аврагын бие бэлдар тэсвэр хатуужлын суурь болсон. За мөн монголчуудын аж төрөх ёс нь эрэгтэй хүнийг бүх болох суурийг тавьж өгдөг хэмээн тэрээр хожимд дурсан байдаг. За ойдов хүү бүр баг байхасаа л барилдах хорхоотой нэгэн байж. Хүүхэд байхдаа цамцаа хүзүүн дээрээ тохоод зодог болгочоод л үеийнхэнтэйгээ үзэж тардаг байсан гэн. Ер нь бид нар ч гэсэн яг тийм л байсан тий. Футболка урлаа гэж аав ээж нар загнаал байдаг байсан. Дээлээ урж үзээгүй Монгол ирэг бараг байхгүй дээ. Дээлээ урна гэж ярьдаг шүү дээ бид нар чинь тий. Цайныхаа ганц дээлтэйг л үз тарж байгаа шүү дээ. Тэгэд нэрээ сонноос бас нэгэнт одоо нутагт орсон яг би яагаад энэ нэвтрүүлэг сууж байгаа шалтгаан зөвхөн ганууш байхгүйгээс ч болоогүй. За би өөрөө өвөр хангай хар хорны хүн юм. За яг цагаад бол зэвгийн ойдгоо маань бол өвөр хангай хар хорн биш ар хангай лүн сум төрсөн. Тийм үү. Засаг захиргааны нэгжийн 50 дараа нь үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэлээд хэдэн сумуудыг том сумуудыг задлаад талын өвөр хангай хар хорн болгоод талын ар хангай хашаа толгоцсон. Залгаа юм тий. Тийм. Тэгээд ядж хахад зэвгийн ойдгоо энэ ойдгоохон манай өвөө хоёр яг бүр яг гол юм уус. Бүр сайхал тайлаад. Ойдгоо бол манай аавын төрсөн дүү доор нь төрсөн гэхдээ яг нас урсандаа залуудаа энэ тийм дүүтэй багасаа найзалж өссөн. Тийм үү тий. Өстой гоё түүх шүү дээ. За тэгээд би энд орж ирж байгаа шалтгаан нэг юм. За баярлалаа. Ганууштай биш юм шүү гэж байгаа. Гинт орж ирээд би чамтай бүх ярих гэхээр гайхаад исэн юм аа тач. Ахаад би бүх ярих өөр нэг түүх ярьж байна. За ингээд нутгийн ах нар нь хүүхдүүдийг гүүний зилэн дээр авчиж жагаад барилдуулдаг. За давсан хүүхдийг бяслаг өрөм ааруулаар урамшуулдаг байсан нь за манай ойд угаан хамгийн анхны тэмцээн нь байж гинэ. Хэдийгээр тэрээр бусдаасаа биеэр нэг илүүрхэхгүй ч гэсэн барилдааны эв дүүтэй шалмгаа байсан нь за сургуулийн үндэсний бүхий тэмцээнүүдэд үргэлж үзүүр төрөнд үлдэх боломжийг олгодог байж. За түүний удмынхан ч гэсэн барилд хавьяастай хүмүүс байсан. Түүний аав зэвгэн цэрэгт байхдаа улсын наадамд нэг удаа барилдаад тавд авч исэн гэн. Харин наг цах нь нутагтай алдартай мундаг барилддаг бүх байж.
За мөн түүний төрсөн дүү Зэвгийн дөвчин нь хожим Монгол улсын гавьяа тамирчин за мөн нэрэлт алдраа зуурайтуулсан ийм та бүх болжээ. За энэ ингэж байгаа юм. Саяны өгүүлбэрээс ингээ харахаар наг зах нь нутаг орондоо алдартай бүх хүн гэж байгааз. Бүхий удам ээжэд дамждаг байхгүй. Тийм үү. Тийм учраас нөгөө нэг эхийн талаа дагаж бүхий удам явдаг байхгүй. Тэгэхээр одоо алдартай бүхийн охин болвол маш алдартай одоо бүх хүү төрүүлэх магадлал хамаагүй өндөр гэсэн үг. Зүгээр энэ болохоор монголчуудын өөрсдийнх нь нэг айхтар нотлоод байгаа юм шиг. Хоёлаа нэг яриад байдаг чинь заримдаа заншил гээл ингээл ярьсан. Энэ үл яг энэ тал нутагт бид нар 3000 жил амьдэрсны хувьд бодож олсон, гаргаж авсан хинээрч нотлуулах шаардлагагүй шахуу тийм өгдөл байхгүй. Тийм нэг бүр жамын аврагын охиных нь хөө шүү дээ тийм өсгөө яраа. Гэх мэтлээ. Энэ шиг одоо ээжэд амтсан бүхчүүд маш их байна. Үнэхээр их байна. Энд ганууш ярьж байгаа түүхүүд дээр гараад байдаг байхгүй. Ээж нь мундаг хүчтэй хүн байсан гэж гараад байдаг байхгүй. Тэгээд дээр нэмээд би бас энэ дээр нэг юм хэлмээр одоо юу гэхээр ойдуугаа ингээ багасаа барилт ойдуугаа ингээ баг зэв гэдэг хүн маань нутаг орондоо алдартай уургач юм байна. Уургач. За адууч юм байна. Тэгэхээр адуутай ноцтолдог байх нь нэгдүгээр. Тийм байна. Хоёрдугаар уурга татдаг хүн гар урттай байдаг байхгүй юу? Гар урттай байх шалтгаан нь гэхээр тэгээд айгүй эвсэлттэй толгойн ажилдаг хүн гэсэн. Тэр чинь насар өндөр хурд дунд олон адуунаас хэрэгтэй гэдэг уургыг очиод ингэж барьдаг байхгүй юу? Одоо тийм уургалдаг байхгүй юу? Уургыг хажууд нь ингэж зэрэгцүүлж явж хагаад барих байгаа морныхаа хажуугаар ингэж өвтөөхөн оруулж хагаад эргүүлдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө гогцооны эргээд толгоор нь ордог. Тэгээ тэр хурд дунд тийм тэнцвэрийг бодож олно гэдэг чинь зүгээр нэг тийм хялбархан хүмүүсийн хийдэг ажил биш учраас зөвггүй бол өөрөө нутаг усандаа алдартай тийм юм байсан. Тэгээд уургач гэдэг одоо тийм бас давхар юг авч явдаг. Одоо уургач зэвгийнхэн зэвг гэж ч юм уу те нэг юм одоо шар амраа гэдэг шиг нэг юм их байна. За ойдогоо дунд сургуулаа төгсөөд Баян хонгорын техник мэргэжлийн сургуулиудаа TEMS-т те можин ангид суралцахаар очсон нь түүний амьдралыг эргүүлсэн шийдвэр нь байж. За тэрээр энэ сургуульд очиод чөлөөт бүхийн дугууланд бүртгэн гэсэн зар олж хараад чөлөөтэй барилддаг ямар гээчийн бүх юм бэ гэж ихэд сонирхсан гэдэг. За тухайн үед Монгол улсад чөлөөт бүх дөнгөж хөгжиж эхлээд байсан энэ үе юм байна. Ингээд Бямба багшийнхаа удирдлагын доор хичээлж эхэлснээр чөлөөт бүхийн техникүүдийг анх суралцж эхэлжээ. За түүний авиас бэлгийг улсын шгшээ багийн тамирчин спортын мастер Д Хашбат анх олж хараад Хашбат гэдэг хүн Баянгор аймагт 1 сарын хугацаатай хичээл зааж байхдаа ойдвиг хараад энэ хүү 18 насны залуучуудын улсын аваргад төрүүлнэ гэж хэлж ирсэн юм. За яг ч үгээр нь болоод ойдвгаа тухайн тэмцээндээ төрүүлж байж. Энэ амжилтанд түүнийг улсын шгшээ багийнхны хараанд хүртүүлсэн гэдэг. За одоо нэг асуулт. Сонирхолтой зүгээр зөвлөлт хэлчихье. Нөхөр бол ерөнхийдөө зүгээр юм хөдөөний борог хүүхдээ байжгаад TEMS сурж штэ чинь. За тэгтээ төрөлхийн юм толгой сайн ажилдаг. Бүх гэдэг зүйл чинь яг цагаад болох юм бол ялангуяа ингээд нөгөө үндэсний бүх биш. Жин рүү ороод ирэхээр өндөр нам маасаа жоохон ялгарч байгаа болохос булчин шөрмөс жингэрээ ялгарахаар яг тэнцүү болж ирэн штэ. Мухарлаа чинь. Тэгэхээр ямар хүнд авдаг вэ гэхээр толгойн ажилдаг хүн авдаг байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр шатар болчихж байгаа байхгүй. Дээр нэмээд ойдуугыг та нар харах юм бол яг зүгээр л нэг юм горилла явж байгаа юм шиг бийтэй юм баггүй юу? Урт гартай, гар нь өвдгөндөө түүртгүй хүрдэг баг тонгоохгүй шахуу хурж болох үс хэмжээний. Багхан бүхийхэд баг ингээд бориндөө хурж мөрдөг тийм. Гориллагч маш хүчрхэг юм том амьтан шүү дээ. Хэв шинжин тийм. Тэгээд одоо хөгшөрсөн байгаа гудамжаар харах юм бол жоохон ер нь жоохон алхаан тийм болцоо. Тэгээд хүн аргагүй биеийг хөгшөрөхөөр биеийн дата тийм болдог л доо. Залуугаасаа тийм юм яргаа махтай тийм байсан. Яг тийм байна. Тэгээд тэр биеийг хараад ер нь бол ийм үү. Бүх болох хүний хүүхдийг хоёр газараас нь барьж үзтээ. Заавал тойгноос нь барьж үзнэ, өвдгнөөс нь, тохоноос нь. Тэгээд энэ хүн хэрэг барилдах уу гэдгийг бүр хэлж өгдөг. Монголын бүр мэдрэмжийн школ одоо шавь сурвалж бүр тийм төгсөнд хэмжээнд хөгжсөн. Тэгээд энэ багш бол шууд таньсан гэдэг чинь талант нээж гэнэ гэсэн үг шүү дээ. Скаут ирээд талант нээж гэсэн үг юм байна шүү дээ. За. Тийм байна. За, удалгүй 1968 онд социалист орнуудын залуучуудын аврах шалгаруулалт тэмцээнд оролцох урилга аваад Улаанбаатар хотыг зорьсон юм байна. За, энэ тэмцээнд 6 дугаараар эзлээд улмаар Монгол, Япон, Монгол, Булгарын хамтарсан барилдаануудад өндөр техник үзүүлсэн тул биеийн тамир спортын хэрэг эрхлэх орооноос түүнийг шгшээ багтаа татан авсан гэдэг. Ийхүү 1968 оны 10 дугаар сарын 1-ээс ойдов авраг маань
шигшээ багтах замналаа эхлүүлж байж. Тэрээр 1965 оноос чөлөөт бүхээр хичээлж эхлээд 1971 онд спортын мастер, харин 1974 онд спортын гавьяа тамирчин цолоодыг хүртэж байж. За ингээд энэ одоо дөнгөж Улаанбаатарт одоо 19 настай ирж штэ залуучдын улсын яар чөлөөтхийн төсөөлөл л доо. Ямар ч зүр чи 19 настай чинь гинт чамайг Улаанбаатарт аваад ирнэ. Хамаатан садан байхгүй. Чи хаана амьдрах вэ? Ах нар бол шившидэ авчил нэг хамаатны хараа амьдруулаад явж байгаа шүү дээ. 90 төгс төсөөлөх юм бол тийм. Ойдуу амраг эхний 1 лөө 2 жилдээ. Би ойдуугаад аюу сайн мэдэх байхгүй. Манай аав талаасаа ч мэднэ. Одоо гэр бүлийн хүмүүс нэг байранд амьдардаг байсан гэдэг. Спортын төв ордны зүүн хойдлын өндөр идэг шүү дээ. Заалных нь. За. Тэнд бараг жил амьдарсан байхгүй. Тийм үү. Зааланд амьдарч байсан байхгүй. Тийм учраас бэлтгэлдээ ерөөсө хоцордгоо, тасалдгоо өөрөө тэгээ шууд тэнд зөвхөн унтдаг. Чигшээгийн хоол идээд тэгээ бэлтгэлээд зөвхөн тэгж идэг гэсэн. Тийм үү. Ямар ч хамаатан мавтанд байхгүй амьдраагүй байхгүй айлаар. Тэг бэлтгэл таслахгүйд чинь өдөр шөнө тэгж бэлтэнэ гэдэг чинь хүнийг мэдээж өөр болгоо шүү дээ. Одоо харалта 68 онд улсын социалист орнуудын залуучдын аврах хэмжээнд оролцох урилга авч эренгүүтээ барилдаад тэрүүгээрээ сайн уран барилдсан учраас усын шигшэд орох эрхээ авчиж штэ. Авмагцаа усын шигшэд орно чинь цалинтай болно гэсэн үг байхгүй юу? Амьдрал анхныхаа цалингаа авч энэ чинь тим сурчсан хүүхэд цалин авах чинь ямар сайхан зүйл вэ? Тэгснэ айл байхгүй. Спортын төвөр дотор амьдэрдэг. Тийм тийм. Тэгээ 100 жилийн санаж байгаа шүү дээ. За усын зан санаж байхгүй юу? 100 жилийн санаж гэдэг. Манай монголчууд муугаа санжаач гэж хэлдэг. Том санжаач гэж хэлдэг. 100-гийн санжаач гэдэг. Тэр чинь спортын төвөр ордны харуулсан байхгүй юу? Тийм. За ингээд одоо цааш явъя. За ойдуу бол Монгол улсаас төрсэн чөлөөт бүхийн анхны дэлхийн аваргуудын нэг. За энэ цолыг 2 жил дараалан хүртсэн хосгүй амжилтын эзэн баг. Түүний амжилт 1970 оноос эрчээ авч социалист орнуудын найрамдал тэмцээнд дөрвүүлээд 1971 оны ард түмний 4-р спартакиадын аварга болж байсан. 1973 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд тэрээр 6-р байр эзэлсэн ч гэсэн дивжэнээс бууж байхдаа дараа жил бат төрүүлэх юм байна гэдгээ мэдэрсэн байдаг. За ивэл болоогүй юм шүү дээ. Анхны тон тэмцээн. Яг тэгсэн байна. За түүний энэ өөртөө итгэх итгэл нь талаар болсонгүй. 1974 оны Туркийн Стамбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 62 кг-ийн хэмжээнд алтан медаль хүртээд дэлхийн аварга удаа болж байгаа. Энэ нь монголчуудын хувьд үнэхээр асар том бахархал болж байна. За дараа жил нь буюу 1975 оны Белорусын Минск хотноо болсон дэлхийн аваргаар тэрээр энэ амжилтаа баттган дэлхийн хошоо аварга болж байж. Ойд аварга маань төрийн дулаан ихшилүүлж зогсохдоо их орон ард түмнийхээ итгэлийг алдсангүй даалгавар биелүүллээ гэж бодоод тавьширдаг байсан нь жинхэнэ бүх хүнийг их оронч хүнийг илтгэж байгаа гэлтэй. Түүний амжилтыг төр засаг өнрөөр үнэлээд 1975 онд Сүхбаатарын одонгоор шагнасан байдаг. За одоо нэг алдарт Монреал 1976 оны Монреалийн Олимпик ярихаас өмнө хоёлаа ивент итгэгчтэйгээ танилцчих. За өнөөдрийн дугаарыг маань стандартыг эрхэмлэн ураатай стандарт кейтеринг компани ивент итгэж байгаа. За энэ сөөжүүч нь яг Японы үндэсний идэ шүү дээ, тийм. Солонгосын. Тийм Солонгосын. Саке Японых. Саке Япон. Тэгсэн чинь Солонгосын 3 том үйлдвэрлэгч байдаг гинэ. Манай энэ юуных маань Годе их маань эхний 3-таа ордог юм том үйлдвэр юм бэл. Тэр тусмаа бус нутагтай бүр хамгийн шилдгээр нь тооцогддог ийм сөөжүү юм байна. Энэ компанийн биш та Мухак гэдэг компани гоё. Эднийхэн сөөжөөгөө үйлдвэрлэхдээ ер нь альва компани ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол тийм философитой байх нь их гоё юм шиг байна. Эднийх жишээлбэл энэ сархтыг хүртээд маргааш нь сайн мэдээ дуулдаг байгаасаа гэдэг ийм сэтгэлээр хийдэг гинэ. Тийм учраас анхны Good Day гэдэг нэр чинь Good News гэдэг нэртэй байсан юм байна. Яах гэдэг юм бэ найрлагч аа. Төрөөс хойш сайн мэдээ сонсч байна шүү. За ийм гоё одоо сархтыг манай стандарт кейтеринг гэх юм маань оруулж ирж байгаа. За зарим хүмүүс яриад байдаг сөөж уухаар шартаад байдаг ингээд юу ч хэтрүүл уусан шаарддаг юм шүү амраа хаа. Үнэ. Үгүй торт ихээр идэгчсэн хүн хологтой шаарддаг шүү дээ. Чинь шаардлагатай гэсэн. Тэг тэгэл баг. Бүх юм өөрийнхөө тэнцвэртэй байх За. хэрэгтэй. За ингээд Good Day гэх юм стандарт кейтеринг гэх юм маань нэг урамшуул зарласан байгаа. За Good Day авсан ди баримтаа Weekender цэг стандарт цэг имэ гэдэг вебсайтаар бүртгүүлээд 300 мянган төгрөгийн эзэн болох боломжтой ийм урамшууллыг зарласан байгаа юм байна. За Good Day-г бүх сүлжээ дэлгүүрүүдээр за ер нь бүх дэлгүүрүүдээр л зарж байгаа дөө тэгэхэд. За ингээд өнөөдрийн дугаарыг Good Day ивент итгэлээ. Манай одоо супермаркет бол байлаа байл. Тэгэхээр хаасаг л. Тийм бүгд. За үргэлжлүүлье.
За 1976 оны Монреалийн Олимпийн наадам Ойд аваргын замналдах хамгийн сэтгэл хөдлөн бөгөөд маргаантай үйл явдлуудын нэг юм байна. Кино юм байна те. За тэрээр 62 кг хэмжээнд дэлхийн хошин аваргын хуваар гол фаворит нь байсан мэдээж. Гэвч тэмцээний эхний тойрогт Америк нэгдсэн улсын бүх Жин Дэвист 15-8-аар за зарим их сурвалжид 14-11 хожигдсон гэж одоо тэмдэглэсэн байдаг. Оноогоор тий. Ингээд тургуулийн 3 оноо авсан гэнэ. Энэ үеийн тургуулийн онооны системийг хойлож доорж байгаа нь тайлбарлана. За. Харин бодоод тий. За Ойд аваргын хэлснээр тэрээр учраагаа 3 чудаа хүндэл байдалд оруулаад 2 чудаа бүтэн цэвэр дарахад шүүгч түүнийг тооцоогүйгээр үл барам бүр онооч өгөөгүй гэдэг. Энэ бүр сүлд хожимо бичлэгээр нотлогддог юм байна. Яг энэ нэг 76 Хүдэн дайны үе. Тэгээ бид нар чинь одоо коммунист блокоос очсон тамирчин. Дээр нэмээд биднийг хинч тоохгүй, өмөрөхгүй. Зөвлөлтийн бүх бол хэрүүл мэрүүл хийж болно шүү дээ бас тий. Тэгээ Монгол гэдэг зүйл чинь баг ингээд дипломат харилцаач байсан. Тэгэхээр Америкийн бүх рүү хэлт саймширсан бол тарж байгаа. Тэгсэн юм байна. За Ойд аварга эхний тойрогтой ийм харамсалтайгаар ялагдсан боловч цаашаа бол өстой зогсоогдшгүй байж. 20 дугаар тойрогтой Унгарын Михаил Фодорыг техникийн цэвэр ялтаар энэ бүр оноогоор гэсэн үг тийм ээ. Тийм, technical KO үстэй тий. За дараа нь Францын Теодул Тулот гэдэг бүхийг цэвэр. За ардчилсан Германы Хельмут Штрумпфиг бас техникийн цэвэр. Машинцсан шүү дээ. За Болгарын Иван Янковыг бас цэвэр. Шууд дарж байгаа шүү дээ. За хамгийн сүүлд нь Ираны Мохсен Фарахвашиг бас техникийн цэвэр ялтаар тус ялсан баг. Ерөөс 5 дараалаад цэвэр ялж байгаа байхгүй. Тэрнийх нь 2-ын цэвэр ялтаар 3-ын 2-ын бол ингээд дарсан ба шүү дээ. 3-ын болохоор оноогоор бүр тасарсан ба шүү дээ. 10 оноо тасархаар шууд цэвэр болдог баг тийм баг. Энэ үеийн дүрм нь арай өөр үж магадгүй шүү. Тийм баг. Одооних бол тийм байгаа. За ингээд сүүлийн шийдвэрлэх барилдаанда бүгд найрамдах Солонгосын бүх Ян Жон Мута таарад 18 онооны харьцаагаар хоцсон юм байна. За гэвч тухайн үеийн тургуулийн онооны системээс шалтгаалаад Ойдуга мөнгөн медаль дээр буусан юм. Тэрээр жилийн өмнө Минскийн дэлхийн аварга шалаар болоход Ян Жон Муг онооны илт илүүгээр ялж байсан түүхтэй гинэ. За Солонгосын бүх Ойдов цэвэр даруулчихгүй тулд зүгтсаар байгаад оноогоор ялагдахад л алтан медаль авах байсан түнд ашигтайгаар тусч байсан. Ийхүү Ойдов аварга 7 тойрог барилдаад бусад бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан ч тургуулийн онооны зөрүүгээр мөнгөн медаль хүртсэн нь жинхэнэ нөгөө алчиг үнэтэй мөнгө гэдэг нь яг юм байна. За одоо энэ дээр нэг юм хошин өөрийнх нь ярьдаг. Би ч одоо бас Ойдугаатай чинь цаг 20 минутын нэвтрүүлэг ярьслах хийцэн шүү дээ. Тийм үү. Тийм. Наадах матах нэвтрүүлгээс өмнө хэлж ивэл яадаг юм та. За тэгээд өөрөөх нь хэлдэг үг нь болохоор янжмаагүй шүү дээ. Янжмаа гэдэг. Янжмаа гэдэг байхгүй монголчууд. Энийг бас бидний нөгөө нэг далд ухамсарт байдаг нөгөө нэг олимпиа бид нар чинь 2008 онд биш 76-нд олимпиа аврагтай болчих байсан боломж ихгүй юу? Олимпиараа одоо ялж мөнгөн медаль авсан түүх гэдэг тийм бас нийтлэл гарч ирсэн. Одоо нэг хугацааны их нь 90 оны дундуур баха арт ирсэн нэр очсон санагдаад байна. Тэн дээр бичснээр бол янжмаа 3 удаа даралтанд орсон заяа. Тэгэд үнэхээр нөгөө мост дундаг штэ ингээд тэгж даралтнаас 3 удаа бултарч гарсан. Яг энэ түүхэн дээр нэг юм байна. Энэ дээр болохоор нэг бас нэг юм байгаа нь юу гэхээр янжмаа гэдэг одоо энэ бүх бол тэр үе чи 2 солонгос байгаа шүү дээ. Одоо ч байгаа. Тэгээд энэ болохоор өмнөд солонгос нэгэд ойлгочоорой. Тэгэхгүй нэг хойд солонгос гэж чинь нэг бүгд найрах хэрэл баахан бүдэлчдэг шүү дээ. Зүгээр тэг хойд өмнөд гэдгээр нь илүү хэлбэрсэн болохоор хэлж байгаа шүү. Тэгээд аргагүй үнэхээр стожинхэн зүгтсаар байгаад 10 оноо алдна гэдэг бас айхтар өстэй. Зүгтаад байгаа хүнээс 10 оноо. Одоо чи нэг хараа ингээд онооны харьцааг нь хараа 18 гэж штэ. Эн чинь юу гэсэн үг хэрэг зүгтаад бариад авна штэ. Тэнгүүтээ оноо салгангууд буцаагаад барилдаан ч байгаад байгаа байхгүй бас олимпийн аврах хүнд ч бас хоёрын оронд биш учраас буцаагаад оноо нөхөж аваад байгаа байхгүй санаанд. Тэгээд яагаад би энийг бас ярих 2 дугаар шалтгаан нь болохоор би өөрөө чөлөөт өгөхөр 3 жил жилж барилдаж байсан. Одоо энэ манай хөвсгөлийн ганц зэргийн ган хоёрыг тэгээд хин эднэс гэдэг байгаа энэ цанилэг гэд начимж бид нар нэг сексэн байсан. Яг би тэдрээс арай дүүлтэй. Тэгээд 9 туг гэдэг клуб байдаг штэ. Тэнд том Сүхбат баяр сайхан зан эднэрт дараа байсан. Одоо эмэгтэйчүүн шгшээгийн Сүхбатар гэдэг нэг тасалжуулагч байдаг штэ. Тэр бол яг манай секцний багш байсан. Тэгэхээр би чөлөөт өхийн хувьд бол мэдлэг бол маш сайтай. Чөлөөт өөх үзэхээр би өөр маш их догдолж үздэг. Бараг үндэсний бүхөөс ч илүү. За.
Саяхан Аз аврал юу болов те? Дөнгө саяхан. За нөгөө онооны системийг тайлбарлах. Энэ 76-ны Монреаль яагаад ялчаад мөнгө медаль авсан шалтгаан тайлбарлаж байгаа. За нэг энэ дээр нэг онооны систем үрдэгдэжсэн гинэ. За тэр нь өнөөхөөс бүр шал өөр тургуулийн оноогоор хэмжижсэн юм байна. Хамгийн бага оноо авсан нь ялагч болно. Ерөөс оноогүй бол шууд ялагч болно л гэсэн үг. Тэгээд оноо нь тодорхой хязгаартай. За 6 оноо хүрэх юм бол шууд тэмцээнээс хасагддаг ийм журамтай байж. За тийг оноо авна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд оноо авахгүй гэдэг байгаа шүү дээ. Энэ яадаг вэ гэхээр өрсөлдөгчөө цэвэр ялах. За эсвэл техникийн цэвэр ялалтаар хожих юм бол тийг оноотой. За өрсөлдөгчөө оноогоор ялах юм бол 1 оноо авна. За өрсөлдөгчтөө оноогоор ялагдах юм бол 3 оноо авна. За өрсөлдөгчтөө цэвэр даруулж ялагдах юм бол 4 оноо авдаг юм. За ойд угаан жишээн дээр тайлбарлах юм бол ойд аварга маань тус олимпиад 7 тойрог барилдахдаа дараах байдлаар оноог цуглуулсан баг. Нэгдүгээр тойрогтой Америкт оноогоор хожигдсон шүү дээ. 3 оноо. Ингээ 3 оноо авчиж байгаа. За ингээ 2-оос 6 дугаар тойрогтой бүгдийн цэвэр ялцсан учраас ингээ 3 оноотой хэвээрээ байгаад байгаа. За 7 дугаар тойрог буюу хамгийн сүүлийн тойрогтой нөгөө нэг солонгосын чинь оноогоор хождог шүү дээ. Янжмаг ингээ 4 оноотой болчихж байгаа юм гинэ. Тэгээ яагаад мөнгө хүртсэн бэ гэсэн чинь тэмцээний төгсгөлд ойд болон нөгөө янжмаа хоёр чинь хоёулаа адилхан 4 оноотой болцсон юм байна. Ингээд эн чинь алинд нөхөө мэдхээ болчихлоо шүү дээ. Адилхан нэг хөлөмгийн 4 мэд үзтээ. Тэ оноо тэнцээд бөмбөг тоолдог. Тэрэн шиг юм биш үү те? Тэгсэн чинь энэ дээр юу тоолсон гэхээр нөгөө нэг Америкта яаж барилцсан аа гэсэн гинэ. Жин Дэвис тийм. Манай хүн чинь оноогоор хожигдсон. Тэгсэн чинь нөгөө Америкийн манай янжмаа чинь цэвэр дарцсан. Тэгээд угаасаа ялагдсан хүний ялцсан учраас гээд энэ аврах хэрэгтэй гэсэн юм биш үү? Ийм харамсалтайгаар одоо нэр энэ янжмаа одоо бас үгүй янж тактик штэ тийм ингэж тамирчин хүний одоо яалтай байлаа тийм ингээд очиж ихний тойрог дээр нэг тэр Жин Дэвис гэдэг амтнд тий таны нэг тэрэд унагчмаар шиг санагдаад. За нөгөө нэг хин чин янжмаач ингэж тойрч зүгтсаар байгаад өмнөх жилийн дэлхийн аварга дээр цэвэр даруулж ирсэн хүн шүү дээ. Шимшигтэй энэ. Айж байгаа байхгүй манай хүнээс. Энэ бол намайг бүр яалтчгүй ялна. Зүгтаа дээл гэсэн юм шүү. Энэ найруулж өгсөн зурган дээр ороод харцсан нүрээ хэвээр хэцүү шүү дээ. Ойд угаа. Үгүй тийм биш тийм. Бүр нөгөөх нь бүр ингэ баг үхэж байгаа шүү дээ. Харамсалтай байлгүй. Бүр харцсан нүр шал өөр шүү дээ тийм. Энд чинь одоо ингэ хамгийн хүчтэй одоо хамгийн сайн барилцсан нь шагналаа авч чадахгүй үлдчихэж байгаа. Ер нь бол тийм болчихж байгаа. Зөвхөн онооны нэг юм жижиг сэлжигний баланс системээс болоод буруу системээс болж байгаа тийм. Ер нь бол буруу л та. Тэгээ энэ минийгээ засаад одоо нэг гайгүй болсон юм шүү. Нэр сониос юм шүү. Чөлөөтөх гэдэг спорт Олимпиас өөр хасагдахдаа тултлаа явцурсан. Дөнгө саяхныг хүртэл шүү дээ. Тийм. Ерөөсөө энэ Риогийн Олимпийн өмнөхөн баг ультиматум гэдэг чинь тулгалт авсан Олимпиароос. Тэгээд эдгээр энэ дүрм өрмө боловсруулж ингэжээж нэг юм одоо үзэхэд бас арай дээр болж байгаа. Гэхдээ нэг бас ялгаа байгаа. Дүрм өөрчлөгдөх болгонд бүхий барилдаануудын хэлбэр заагвар техникүүд өөрчлөгддөг. Одоо бол зүгээр л нэг юм төрсөн танк шиг юм тактикийн барилдаанууд маш ихтэй болцсон. Энэ үед бол жинхэнэ ингээ хорхоо шиг ингэж барилддаг гэсэн үг. Хоёр ингээд хорхоо ингээд нэг яваад байдаг шүү дээ нэг цогцолтой. Яг тэр шиг барилдаг. Тэгээд тэрэнд нь монголчууд тэр найрамдал гэдэг тэр тэмцээн биш тэр олон улсын спортын төв өрөнд дүүртэл үзээд тэг бүр ингээд хүмүүс сууч чаддгүй байсан баг. Тэгээд ядж яхад бид нар чинь бүх сүртэй ардсан. Бүр хүмүүс чинь бичлэгүүдийг зүгээр чи ингээд YouTube дээр найрамдал гэдэг тэмцээнийг үзэнгүү зүгээр цаана үзэгчтэн дагаа барилдаж байгаа заяа. Ингэж ингэцөөдж байгаа. Ийм учиртай юм шиг. Тэгээ бас дээр нэмээд нэг чөлөөтөхийг бас сурчлаад ярихад хүний биеинд одоо 100% булчин гэдэг бүх булчинг тоолъё л да. 100% гэж үзье. 99% ашигладаг хамгийн өндөр булчингийн одоо үгүй коэффициент ашигладаг коэффициент өндөртэй спортоор олимпийн төрлийн спортоор одоо статистикээр гарцсан. Тийм. Бүр ингэ чихний булчин хүртэл ажиллана гэж юм бодоор. Тэгээд яг энэ яагаад өөрөө гэхээр энэ чинь греко-роман буюу ингэ сонгодог барилдаан байгаа шүү дээ. Оливын тос төрхөж барилдаг байсан. Тэр босоо барилдааныг чөлөөт рүү оруулаад тэгэд энэ зүгээр нэг хүнийг яг жинхэнэ эр хүний яг жинхэнэ стамина endurance гэж хэлдэг шүү дээ. Тэсвэр, төвчээр, гүргэр, тэгээ ухаан толго бүгдийг шавхдаг спорт хийцэн. Уул нь бол сайн спорт. Яагаад сайн спорт байгаа учраас ийм сайн спорт байгаа учраас спортын төрөл байгаа учраас нөгөө нэг шүүх аюу хэцүү.
энэ аспект уу энэ талын ингээд үнэлээ явчихаар өөр бол явчихна. Энэ одоо талын ингээд оноожуулаад явчихаар бас өөр болчихно барилдаанууд. Тэгээ аюу хэцүү байдаг юм. Бас зовлонтой спорт шүү гэж ойлгоорой. За ойлголоо. Тэгээ эн чинь нэг ямар нэг өмсгөлөөс барьц авахгүй шүү дээ. Тийм зөвхөн үе байсан. Тийм бие үе байна. Үгүй би бол баг барьцгүй. Үе л барьдаг юм бол. Яагаад тэгэхээр би ч барьж угаасаа нийл одоо тийм ингээд одоо ой дуугаа чил бол 62 руу жин хассан бол би энэ ямар байдаг гэж бодож байна. Ингээд барилдаа тулна штэ. Ингээд мөр зүр ингээд тулахад чи нөгөө пүүз ингээд заална ингээд үрхээр ингээд гар ингээд зурдаг штэ. Яг тэр шиг хоёр хүн зурж байгаа штэ. Тийм. Биенээс нь ус харахаа болцсон хүмүүс. Тэр чинь арьс чинь өөрөө тийм болцсон байхгүй. Тэгэхээр чинь зулга явна штэ. Тийм. Хоёр пүүзний ингээд пүүз ингээд бид нар шүнсээ яжаад чиг гэдэг дурдаг штэ. Тэрэн шиг биенийг тулдаг гэж боддоо. Тэгээд жоохон барилчаатал овоо гайгүй хөлс гараад нэг юм тэр нь гайгүй болоод ирэнгүүт юм барихаар гулгаад эхэлнэ. Галтраад ирнэ. Тэгэхээр зөвхөн барилдаж байгаа үндсэн одоо үүдээ барьц авдаг хэсэг нь бол шагаа, тойг, мөр, хүзүү. Хамгийн том зүйл нь хүзүү байхгүй. Гарны энэ буугай. За би дараа нь бүр энийг дахиж ярьж байгаа юм. Чи цааш явуулчих. За мих ярьснаас ойд үг гэдэг нэртэй мих байдаг юм байна. За янз юм да. За ойд угаа бол зөвхөн хүч бираар бус оюун ухаан техникээр барилдаг михний их дэлгүүр михний мастер байж. Дэлхийн бүхний холбооноос түүний боловсруулсан нэгэн өрөмц михийг ойд үг мих гэж албан ёсоор баталгаажуулж авсан байдаг гинэ. Энэхүү михээ тэрээр 1974 онд Дан Каловын тэмцээнд Ираны Камашахтай барилдаж байхдаа анх сэдсэн гэж. Гэхдээ энэ барилдаан дээр энэ михээ хийгээгүй. Англи гоё болох юм байна гэчихэд хийгээгүй юм шүү дээ. Айхтар хүн юм. Хоёр учиртай гинэ. Яг тэгвэл эн чинь нууц зэвсэг штэ мих гэдэг чинь. За тийм. Тэгээ тэрийг нэг хоёрдугаарт нь төгс болгож хийх хэрэгтэй. Тийм учраас энэ барилдаан дээр ашиглаагүй. За уучраа бүхийхөө эрүүн өвдгөн дээрээ ирэх тэр агшинд эрүүг нь хөлтөө нь холбож бариад артиш нь хүчтэй дайраад өгцгөр нь суулгаад нуруугаар нь цэвэр ялдаг ийм мих юм гинэ. Энэ михийг яг журмаар нь хийх юм бол хариу мих хийх ямар ч боломжгүй. Ерөөсө шууд л даруулна гэсэн үг юм. Тэгээд ер нь дараа нь чинь бихээ ингээд юу яасаа төгөлжүүлсээр хагаад дараа жил нь Баян онгорын нэг тэмцээн дээр анх туршиж үзэж байгаа. Баян онгорын авт бас улсын авраг баг. Тий, улсын аврагт. Тэгээд уучраагаа ерөөсө 7 секундын дотор л цэвэрлсэн. Дуусгасан. Энэ хараа энэ мих ийм юм. Яг ингээд харуулах юм бол чөлөөт хүчин толгой ургалдаг байхгүй юу? Гэхдээ толгой дангаар нь хүзүүр нь уургалахаар хориотой. Тэр заавал нэг гартаа нь уургалдаг байхгүй. Тэгээд эдгээр чинь ингээд барилдахтаа ингээл хийдэг штэ, ингэлцэл хийдэг штэ. Тэгэл гарнаас нь барихаар ингээд халаал. Тэгээд ямарсан толгой нь уурлаад ингээд дараа авчих штэ. Ингэж явж байгаа тэндээс маш их маневр хийх болцоод байгаа. Хүзүүтэй цүн гэж барьж байгаа. Толгой уургална гэдэг бол ерөнхийдөө чөлөөт өвхийн үндсэн давуу талын 50% хийж байгаа ажил байхгүй. Ер нь оноо авахынхаа 50% ажлыг хийж байгаа бол. Тийм учраас толгойгоо уургалуулахгүй байх гэдэг тэмцэл тэр наан яваад байгаа байхгүй. Гар хүлээнэ гэж бариад. Тэгээ ингээд бариад авчих штэ. Тэгвэл хит доктораад найс цааш нь болохоор нөгөө чинь нэг уургалуулсан чинь нэгдүгээрт амьсгал боогдод. Ер нь цагаад бол сайн ингээд доктороод бооход бол хүн хэсэг секунд орчим манардаг штэ. Бүр ингээд оф болдог байхгүй. Тэгвэл чигж жагаад тэр тахин буюу энэ одоо тойгных нь юм уу эсвэл одоо өсгийнөөс нь барьж авна. Бүр тэгээд тэр чинь төгөлдөржөөд ирэхээр тал талаар байгаа. Зөвхөн баруун гар талаар байна. Ингээд өөрөө ингээд тэрийг хойлуур болгож гарч байгаа. Тэгээд юу юм байгаа нөгөө нэг тэр гар барилдаан гэдэг нь хэлэхэд ингээд та нар ингээд бүх үзэхээр ингээд чухам ингээл ноцтол шүү дээ гараа ингээл. Эн чинь ерөнхийдөө энэ яг хэр хэмжээний юм бэ? Гарын барьцсан хэр чанга гэдгийг ингээд тэмтрээд байгаа байхгүй. Нэгсэндээ одоо ингээд нөгөө нэг дата цуглуулж байгаа гэсэн. Ингээд татахаар цочтын юм байна. Ингэхээр гайгүй юм байна. Энэ ямар хөлдөө гар вэ? Гэдэг бүх мэдээлэл уншиж байгаа уншилтын хэлбэр байхгүй ихний хэсэг. Тэгэнгүүт бүгчүүд маш их тактиктэй хүмүүс байдаг. Тэгэж уншиж байгаад тактик боловсруулдаг хүн байхад огцом шууд их дөнгөж орж ирэл гар барих зөрүүгээр шууд дайрч аваад мөхөө хийгээд бүр цэвэр мөр ялдаг тохиол зөндөөд шүү дээ. Яг энэ бол яг тэр өрсөлдөгчөөс бүрэн судалсан хэлбэр. Тэгээд Баян мөнхөө аврах чинь бас ингэж хэлж байсан шүү дээ. Иван Яригны тухайлсан байхгүй. Яригн яста бэк гарны яста бэк гэсэн байхгүй. Тэр чинь гэрээ тэр чинь авар Монгол улсын авар хүн. Гарнаас нь барихад тэр гарын зүгээр ингээл халуулчихж байгаа шүү дээ. Ерөнхийдөө ингээ барихаар ингэж л цагаараар бид нар гинжилж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ рүү нь халахгүй шүү дээ.
онгорхой тал руу хална шүү дээ. Тэгэхээр энийг зүгээр ганц хоёр ингээл одоо үүдээ нэг татаал гараа тавиулж гин. Харин гараа тавиулж чадахгүй байх юм бол шууд санаачлах таахгүй. За энийг бол ер нь яаж бадж болох юм бэ? Гараа ингээд тавиулахдаа гар барьц халуулахдаа маш ингээд ийм хэцүү зүдэрж байгаа юм бол бэлтгэл маш дутуу байна гэж бүгдийг нь уншина гэсэн үг. Энд чинь өвчтөй байна мэн. Тийм болохоор бүхийг бити их өөдөртэй гэж хараад одоо үндсний бүх чинь ингээл гар ингээл нь шүү дээ. Тэр чинь энэ ер нь яг яагаад вэ гэж уншаад байгаа хэлбэр. За хойдоо авраг маань мих бол зэвсэг гэдэг зарчмыг баримталдаг гин. Тамирчин хүн өөрийн гэсэн дархан михтэй түүндээ ихтгэлтэй байх нь сэтгэл зүйн хамгийн донд даваа тал болдог гэдгийг залуучуудад үргэлж зааж сануудалдаг гинэ. Тэрээр бүхий михийг анчны буутай зөвөрлөд овоо хараан таараагүй олон буутай байснаас 250 м-ийн тусгалтай ганцхан сайн буутай байхад л бүх дайснаа устгаж болно гэж сургадаг. За тэрээр инхүү 31 наснда одоо залуу үедээ халаагаа өгөөд ингээд жудагтаагаар зодог тайлсан юм байна. 31 наст. Чи дахиад 5 жил шүү дээ баг л. Тий. За үүнээсээ хойш тэрээр одоо шинэ хуудас эхлүүлсэн амьдралынхаа. Энэ бол багш дасгалжуулагч. Тэрээр 1980-аас 1992 онд улсын багшин дэд сургуульд багш. 1993 онд Энтхэг улсын чөлөөт бүхийн шгшээ багийн ахлах дасгалжуулагч. 94-өөс 96 онд Монгол улсын шгшээ багийн ерөнхий дасгалжуулагч. 97-оос 2002 онд Ник спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. За хойдоо маань өдгөөж чөлөөт бүхийн спорттойгоо салшгүй холбоотой байж залуу тамирчдад техник, тактикийн зөвлөгөө өгсөөр байна. За Монголын чөлөөт бүхийн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өсвөрийн тамирчдад суур техникийг зөв суулгахын тулд 80 гаруй хүүхдэд тусгаалan хичээл зааж тэдний амжилтыг ахиулахад нь хувь нэмрээ оруулсан гэдэг. Тэрээр залуучуудыг хурдтай, техниклэг, хамгийн гол нь ёс зүйтэй, хүмүүжлтэй байх ёстой гэж сургадаг юм байна. Энэ бол үнэ. Яагаад би ёс зүйтэй, хүмүүжлтэй гэдгийг маш сайн мэддэг хэрэг би ярьцлага хийжсэн, ер нь олон ч талаас нь харж ирсэн. Би уулз суулгахтаа сайн байна уу тагаа мэдлэхэд хидзэж тийм их зан гаргаж байгаагүй. Маш өвөрмөц, маш сонирхолтой. Дээр нэмээд энэ бол яг төрөлхийн бүр ингээд natural born гэж хэлдэг шүү дээ. Байгалаасаа заягдсан ментор. Энэ айгүй олон бүхчүүдийг багшилж ирсэн. За би чамд нэг зүгээр жишээ л хэлчихье. 2000 оны Сидней Олимп болоод манай өсгөө хаавараа. Америкийн нэг 18 настай залуутай 19 настай залуутай байрлалдаад яг ялгдсан байхгүй юу. Өнөөхөн залуу тэгээд махлаад байгаа. Манай хүн тэрүүгээр ингээд наадам дээр барилж байгаа шиг ингээд архагаа яваад байсан чинь хөөх хийсэн. Одоо өсгөө чамааг одоо Монгол улсын аврагд чи наадвал чи мэдэхгүй шүү дээ гэсэн байхгүй юу. Зөв. Үндэл тийм биз дээ. Яг бол наад хүнд чинь нэг тийм юу вэ шүү дээ. Жижигхэн ч гэсэн харуулсан шүү дээ. Америкчууд эвгүй. Америкийн школ гэж үүдэг шүү дээ. Шав сургалт бол бүр тасархаа заяа. Бүр 10 жилээс бүгдээ барилдуулт юм биш шүү дээ. Аимшигтэй. Дээр юм тэд нар зөвхөн барилдаанаас гадна энийг мангар сайн сумалдаг байхгүй. Тийм учраас ямар санд одоо Монгол улсын аваргыг 19 настай залуу Сидней Олимпиад очиж зүгээр гэдэг. Харин тийм тэр гайхс шүү дээ. Бүгдийг барь ирэмгүй барилдуулт юм лээ. Яг тэр өгөр. Тэгэд өөрөөсөө тэрэнд маш дуртай. Харин тийм л. За л ивент тэтгэгчийн дараа үргэлжлүүлье. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа барайтай Forward Motors ивент тэтгэж байна. За дулаараад хавар цаг ирсэн учраас одоо машин техникийнхаа одоо үзлэг одоо засварыг хийх болж байгаа бах. За тэгвэл Forward Motors-ыг сонгоорой гэж одоо уриалмаар байна. За Forward-ийн маань 99 оноос хойш буюу одоо 27 дахь жилдээ Япон автомашины сэлбэг засвар үйлчилгээнд одоо ажиллаж байгаа. Одоо 27 жил гэдэгт маш урт хугацаа шүү дээ. За энэ хугацаанд энэ Forward-ийн маань хариуцлагатай тууштай байдлаар ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байна. Харилцагч нь бий байна. За үйлчлэгч. Японууд хинтээ харилцдаг? Хамгийн одоо юма цаг хугацаанд нэг өөрсдийнхөө стандартыг алдахгүй байх эрсдлийг үүсгэдэггүй хүмүүст ажилладаг. Яг тийм. 7 хэмжиж нэг огтлдог сонгохтой. За тэгвэл 8 корпорацтай албан ёсны одоо гэрээ байгуулад ажиллаж байгаа гэж байна. За энэ Forward техник ямар хариуцлагатай вэ гэдгийг ерөөсөй бэлгэнээ харуулчихж байгаа. За тэдэнтэй холбогдох дугаар нь 7510 7510 хаан болд үүрэг 3 дугаар хороо ТЭЦ 3-ын чанга хойтолд эдний засварын төв офис нэгаа тэнцээ очиод үйлчлүүлж байна. Энэ KYB-гийн амаржиныг би машиндаа тавиулах гээд анх кастомер болчихсон байхгүй. Тийм үү. Энэ бүр хэмжлэг юм биш шүү дээ. Ер нь айгүй сайн. Тэгээд хамгийн гол нь шүү дээ мэдээж яг ингээд
техникийн одоо нөгөө үзүүлэлтээр ингээд өрсөлдүүлэх юм бол бүр ингээд зөндөө юмуд байгаа шүү дээ янз янз. Гэхдээ энэ нь шүү дээ монголчуудын нэгдүгürt ямар ч асуудалгүй. Хоёрдугürt монголчууд худалдаж авах үс хэмжээний үнэтэй байхгүй. Тийм. Гол нь тэр байхгүй. Тэр чинь зүгээр ингээд супер машин бүгд худалдаж авч боломжгүй шүү дээ. Тэгснээр тэр супер машины зүгээр ингээд өдөр тутмын хоолтой чинь тортыг талхтаа хайсуулж болохгүй шүү дээ. Гэхдээ чамайг хооллож байгаа өдөр тутам хэрэглэж байгаа зүйлийг хамгийн бест үнээр нь тэгэхээр тэр тортны перформансыг үзүүлж чадах хэмжээний тийм чанартайгаар нь илүүлнэ гэдэг чинь урлаг байхгүй. Тэгээ Япон 7 хэмжиж би дутуу хэлчих. 7 хэмжичээд огтлохгүй ч үз чаддаг хүмүүс байхгүй. Тэсэн чинь 8 удаа огтлцсан шүү дээ эднэр. Тийм ээ тий. За боруудынхандаа баярлалаа. За хойд Угаан чөлөөт бүхэн амжилтуудыг дурдах юм бол дэлхийн аваргад олимпийн зөндөө олон юм байгаа. За дэлхийн хошин аварга 1974 оны Туркийн Стамбулын 62 кг хэмжээнд алтан медаль. 75 оны за одоогийн Минск биш Белорусын Минск. За энд болсон дэлхийн аварга шалгуулалт тэмцээний 62 кг хэмжээнд бас алтан медаль. Олимпийн мөнгөн медаль. За 76 оны Монреаль олимпиад тий. За алтчиг л мөнгө гэж хэлж болно энийг. За дэлхийн аварга шалгуулалт тэмцээний хүрэл медаль 1977 онд Швейцарын Лозанна хотод болсон энэ тэмцээнээс хүрдэж байж. За ТВ-ийн болон бусад олон улсын тэмцээнүүдээс 32 алт, 8 мөнгө, 3 хүрэл медаль цуглуулж байж. За Азийн наадамд 78 онд Бангкокт болсон наадмаас алт, 74 онд Тегеранд болсон наадмаас мөнгө. Энэ бүр өчнөө юм байна. Дуусахгүй мэн. 32 алт гэдэг чинь юу ч гэсэн ч үг юм. Гэхдээ нэг юм байгаа ямар. Ойдугаа энэс илүү амжилт үзүүл бололцоод байсан шүү. За. Яагаад тэгэхээр түрүүнчээ дурдсан 74 75 оны Туркийн Стамбул дэлхийн аварга, Белорусскийн Минскд бас дэлхийн аварга дээр алтан медаль авч яхад нь 68 кг-ийн жин дээр нь Монгол улсын бас нэг мундаг бас нэлээд одоо чинь мундаг бүх гэж хэлнэ шүү дээ. Одоо дэлхийн аваргаас мөнгө хүрэл авдаг чинь. Тэгэхэд ойд зүг гой нэг алт авцсан учраас шуугуулж байгаа болохоос биш дагаад Цэдэн дамбын нацаг дөрж гээд бүх 68 кг дээр нь Стамбулын дэлхийн аваргаас мөнгө Белорусын Минскээс хүрэл авч ирсэн юм. Тийм учраас ерөн зүгээр санаа нь өөрийнх нь одоо бас ингээд хаяа ингээд харамсдаг бас нэг үйл явдал гэдгийг зүгээр би өөрөөс нь асууж ирсэн л та. Тэгээд 68 хил рүү өсөөд би барилдчихъя. Би өөр эндээс өөр олимпийн аварга нэмээд хэдийдэх ч авах юм байна гэж өөрөө хэлжсэн байхгүй. Дэлхийн аваргатай. Тэгээ нөгөө бодлогоороо төр засагч нөгөө төвөөс удирдахтай. Тэгвэл 68-ын аваргынхаа ийм сайн бас бөхөө бид нар тэгвэл хаашаа их юм бэ? Гэт ерөнхийдөө жоохон дэмжээгүй юм бэл. Тэгээ хөөрхий 62 руу байнга чин хасах чинь ер нь эрүүл мэндэд маш хүнд штэ. Тэгээ энэ одоо 62 руу хассаар хагаад тэгээд үнэхээр хүний биед чинь хэдэн жил хасах юм бэ тийм үстэ. Тэгээд аргагүй ингээ биеэ сул тавьж байгаа юм тэр байхгүй. Тэгээ 31 нас гэдэг тэр тоо мооч дандаа тэгэж явж байгаа шүү. Тэгээд яг тэгээд зүгээр одооных шиг янз янзын хуулиур байхгүй шүү дээ. Жишээлбэл өөр улсын нэр дээрээс барилдах ч юм уу те ингэж мэнгэ. 93 онд энэтхэгийн анхлах тасчуузаар очсныхын дараа нь буцаад улсын шигшэд авдаг шалтгаан нь бид нар өөрийнхөө үүцээ хүнд өгöd нь штэ гэдэг ойлголттой болоод тэр хооронд энэтхэгчүүд маш сайн ашигласан болов уу гэж би хардаг. Яа тэр энэтхэгийн одоо чөлөөтөх 90 юмгүй аюул сайжирсан. Тийм байл шүү дээ. Тэр чин тэр суурийг тэнд тавьсан баг. Бар крикетийн дараа чөлөөт орж байгаа юм шүү дээ чинь. Тэр суурийг маш сайн тавьсан. Гэх мэтлээ ингээд явсан газараа болгон уул мөрөө үлдчихсэн байгаа байхгүй. Тэр чинь нөгөө ёс зүйтэй гэдэг байгаа нь тэр байхгүй. Хариуцлагатай гэдэг. Яа тэгэхээр энэтхэгчүүдэд бүх юм өгсөн байхгүй. Яг бол монголчууд чинь өөрийн тоогоод худалдаж авах юм уу төлбөрийн төлөөд авж байгаа хүнд үнэнчээр хүлээлдэг. Тэгэхээр маш их юм зааж өгсөн байгаа байхгүй. Тийм байна. Тэрнээс хоёрдмал санаагаар харьцаагүй гэсэн үг. Ганцхан жилийн хугацаанд ийм юмэр болгоч шүү дээ тий. За түүний одон медаль шагналуудыг танилцуулах юм бол 1971 онд спортын мастер 74 онд дэлхийн аварга болсон амжилтыг нь үнэлээд Монгол улсын спортын гавьяа тамирчин 1975 онд Сүхбаатарын одон 94 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар за 1999 онд Монгол улсын 20 дугаар зууны манлай тамирчин гэдэг энэ шагналуудыг өгч байж. За амьд сэрүүндээ хөшөө босгосон цөөхөн домгуудын нэг бол манай ойдов аварга юм байна. За баян аваргын хөшөө байгаа бах тий Увс аймагтаа байх. За тэгээд ойдов баал байх шүү. За олон жилийн өмнө хар хорин сумын нутгийн зөвлөгийнхэн ах トゥ хоёр хүчтний хөдөлмөр алдрыг тэмдэглэх үеэр нутгийн дүү Дамдан Базар гэдэг хүн анх хөшөө босгосон ажлыг гаргасан гин. Тэрээр нутгаасаа төрөн гарсан бизнесмэнүүдтэй хамтраад энэхүү төслийг санхүүжүүлсэн. За ойдов аварга маань анх энэ саналыг сонсчоод амьдтай хөшөөгөө босгуулах жоохон дими эвгүй юм шүү гэж жоохон
цааргалан гойсон юм шиг байна. За гисэн хэдиж нутгийнхан залуус 3 жилийн турш судалгаа хийгээд шархуу хөөцөлцөөр за ойд угааг бол ятгсан баг. Зөвшөөрүүлсэн юм тий. Ингээд 2000-ад оны сүүлээр хөшөөг нь босгох болсон. За энэ хөшөө босох явцтай нэг инэттэй ч юм уу нэг үйл явдал болсон гинэ. Ойд угааг нэг хөшөө барьж байгаа газар дээр очиад ямар хөө болж байгааг таарсан чинь нөгөө нэг уран бүтээлч чинь ойд угааг харчаад өөрийнхөө хөшөөг хараад энэ шанаа жоохон томдчихжээ гэд сүх бариад нөгөө шанааг энэ хосч гарсан гин. Хөвгтэй явдал шүү дээ. Тэгж ойд угааг нэг өөрийнх нь шанааг хосч байгаа юм чинь яаж тагтайхан байх вэ чинь. Эвгүй шүү дээ бас. Тийм. За байж та нарын зураг харалтаа яд гэхэд өөргөө зургийг үлдээгээд тэгээд явсан юм бэл. За энэ хөшөө сууртайгаа нийлээ 4 м гаруй өндөр. За үндсэн бие нь 2 м хэмжээтэй. Анх боржин чулуугаар хийхээр төлөвлөж байсан боловч та сүүлдээ хүрэл болгон өөрчилсөн байна. За хөшөөг боссны дараа ламнар шүмшиглээд амьлуулсан гэдэг. За ойдог авраг энэ хөшөө одоо бурхан болсон хэмээн ихэд хүндэтгэлтэй ханддаг гинэ. За энэ хөшөөний нээлтийн үеэр манай улсаас нутгаас минь дахин дэлхийн авраг төрөөсэй гэж ойдог авраг маань залбирч ирсэн юм байна. За түүний энэ хүү өрөөл биелээд тун удалгүй зэрэгэлтэх сумаас буюу ар хангаан хашаатаас за өмнөх сум байсан юм байна тийм ээ. За түүний дүү Дөвчингийн шав бац эцэг нь дэлхийн авраг болсон түүхтэй юм байна. За өдгөө 76 насыг зооглож байгаа ойдог авраг маань Монголын спортын амьд умг болоод эрүүл инх тунх амьдарч байгаа. Түүний хичээнгүй зүтгэл, оюунлаг барилдаан, их оронч сэтгэл нь хойч үеийн олон мянган тамирчдын үлгэр дуурайлал, бахархал болон мөнхрөн үлдэнэ. За тэрээр спортынхан бид халаага өгсөн ч гэсэн залуу үеэ бэлдэх журамтай ус хэмээн хэлсэн нь түүний насан туршийн хэрэг зорилгыг нь илэрхийлж байгаа мэт. Яг ийм учраас би энэ хүнийг шүтдэг байхгүй юу? Яагаад тэгэхээр тэр заавал надтай адилхан салбарыг байхаар албагүй, надтай адилхан профайлтай байх албагүй. Асуудлыг харж байгаа өнцөг хандлага амар чухал. Би нэг зүйлийг бас заавал хэлмээр байна. Манай муйсийн багш нар одоо би мэддгээр л ярьж байгаа шүү. Их сургуулийн профессор багш нар шалгалт авдаг материал оюутнуудаас нуудаг байхгүй. Тийм үү? Тийм тохиол зөндөө байгаа. Тэгээд чи энэ номыг худалдаж аваад шалгалтандаа бэлтгэж бизнес хийдэг. Чи өөрөө мэдэн шүү дээ. За тэгвэл энэ хүн тэгдэггүй юм байхгүй. Энэ чи асар том ялгаа байхгүй. Тэгэхээр би энийг яаж юу гэж хэлээд байгаа энэ хүнийг амьд байгаад нь энэ хүнийг одоо хүртэл өөрийнхөө энэ философо ингээд хүмүүс яриад явж байгаад нь нөлөөлөд явж байгаад би баярлалдаг. Яагаад гэвэл энэ хүн бол цаглагшгүй юм байхгүй яг цагаад бол. Би цаг хэлээд шүү дээ. 31 наснда одоо зодог тайлах. Баянга ойролцоогоор 5-аас 7 кг гэдэг өөрийгөө хасах чи ямар хүнд үйдэг чи мэдэн тийм ээ. Ингээд ирэхээр энэ хүний одоо амьдралын философи бол надад маш таалагддаг учраас би нэвтрүүлэгт өөрөө баг бурхны одоо тийм одоо хүсэлтээр би энэ нэвтрүүлэгт орж ирсэн юм шиг санагдсан шүү. За баярлалаа брахаа. За ингээд домог тамирчин ойд угаан талаар бэлдсэн. Ойд угаан тухай бэлдсэн нөхөн нэвтрүүлэг маань ингээд дуусч байна. За зохиолчтой маш их баярлалаа. Би ч одоо бүхний талаар тийм сайн мэдэхгүй юм л дээ. Гэтэ яг ганууш маань байхгүй учраас би орлоод ороод. Хоёулаа бүх яриа шүү дээ баг. Тэглээ цагаал толвол бид хоёр зүгээр л яг намтар болон одоо хандлага ирсэн байна. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон Good Day Sojo-гийн тэтгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 сталгоны од өндөр радиогоор хүрсэн. Замраахан маш баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.